тэгээд явчихна уу? Өөр ямар газар 1975 онд Эрдэнэт хотод илгээлтээр ирж уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суусан энэ хүнийг Цээлэ гэдэг. Цээлэ гуай хөдөлмөрч нэгэн. Тэрээр хашаандаа сайхан амьдрах урийн дор бүхий л төрлийн мод тарьж ургуулахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхлэх, хашаагаа тохижуулах, зураг зурах, цутгамал хийх, мөн өөрийн амьдарч байгаа гэрийн гадна талыг блокоор барьж цутган дотор хэсгийг модон хэрэглэгдэхүүнээр тохижуулсан нь Монгол гэрийн хэлбэр хийцийг алдагдуулалгүй бүгдийг өөрөө уралсан байна. Энд орж ирээд 7 жил болж байна. Энэ хугацаанд одоо энэ хашаа башин энэ гэрээ бариад ингээд одоо энд бас хашаандаа бас сайхан амьдрах санаатай. Амьдрий гэж ингэж энэ хашаандаа одоо гөгтөдтэй бас хөлгөр ишээ зүйлий гэдэг ингэж байж энэ тэгээд ер нь манай хөгтөд бол одоо бие л хөдлөд одоо энэ баг эрийн хал одоо хөдөлмөрөөр л төмөжилдэг юм л да нэг ингэж хөгтөч одоо дагаад хөдлөл ингээл хөдөлмөр ажил хийгээл одоо ахуй нөхцлөөр сайжруулал бас ингэж явдаг л да. Энэ үл ер нь Монгол хүн бас энэ удам одоо энэ энэснийхээ одоо орон сууцаа ингэж барьж яхан зүй тийм үү гэж ингэж л батсан юм л да тэгээд ийм гэр бариад энийг одоо болоохоор ханийн тойруулж ирээ тэгээд юуэс дулаалгатай тэгээд хаартай пэйжингээр халждаг. Тэгэл ингээд одоо болж ин одоо 7 жил амьдарч байна нэг гэртээ. Монгол гэрт бол олон багтана. Байрыг утгаад гэр бол одоо багтаам сайтай шүү дээ. Хэдэн хөвгтүүд маань ирээл энд ч одоо наалаж өгдөг. Ер нь хөвгтүүд бол одоо энд ирээл одоо их сайхан агаарт одоо амралт аваад ирдэг хотоос ч ер нь энэ хөвгтүүд одоо бүгд гарч ирээл ингээрт гэл бужигнаал гадаа гараал энэ агаарт ийш уулээд гараал ингээл хөвгтүүд бас ингэж явдаг. Хашаагаад ингээд зам 50 одоо материалаа бүгдийг аваад бэлдсэн байгаа. Зам 50 тэгээд одоо дахиад энд одоо жимсний мод Украинууд бас тарих санаатай ингээд энэ хөлөмжөндөө бол одоо манайхаас янз бүрийн нийтш ногоо помидор огурцаа янз бүрийн ногоога тариад идчихдэг. Тэмээс ногоо сонгийн бүгдийн сайн суулгацсан байгаа. Цээлэгуан гэргийг удвал гэдэг. Тэд хамтдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж өөрсдийн тариалсан ногоогоо 4 улирлын туршид хэрэгэлдэг байна. Энэ нь янз бүрийн сортын ногооноос татгалзахаас гадна эдийн засагт хэмнэлттэй эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэдгийг хэллээ. Мөн тэд ногоогоо тариалж шимийг нь хүртэж хэлснээр бусад ногоо амтгүй юм шиг санагддаг талаар бидэнтэй хуваалцсан юм. Ноёдол нь уржин барьж өгсөн. Энийг ингээд бариад энийг одоо ингэж ирэхснээс хойш нэр хүн чинь айгүй муу зан сурдаг юм байна. Дэдгээрээс нугаа авахаар амтгүй ч юм шиг, зарим нь хөвцтэй ч юм шиг, шархтай ч юм шиг ингээд бүр эндээ дасчихдаг. Дундандаа ч гэсэн одоо нэг зүгээр нэг мах хөшгөлөд нэг гурил хийхтэй биш. Төмсөн хөшгөлөд манайх одоо бүх төрлийн нугаа тарьдаг. Манайх тэр Эрдэнэтэд одоо тэр энэ зүүн дотор бас хашаа байшинтай бас мод тарьж байсан. Би бас нугаа төмс тарьдаг. Ер нь тэгээд хашаан дотор гоё модтай, гоё гомол цэцэг энийг тарих бид хоёр манай хөшин битүүр бол маш их дуртай. Хүүхдүүд эн чинь гоё юм гэж бид нарыг одоо гар бий боловцож бид нар тусалцаж ер нь тайлцгаж их дуртай. Цээлэгуан ажлын байр бол түүний бүтээсэн автомашины гараж. Тэрээр энэхүү гаражтаа хашаагаа тохижуулах бүхий л бүтээн байгуулалтын ажлаа хийн суудаг байна. Багаж тоног төхөөрөмжөө авах тавихад амар байлгах үүднээс ханандаа игнүүлэн тогтоосон нь инэ. Мөн тэрээр гүний худаг болон дулааны улиралд усанд орох зорилттой дүүшигч бүтээжээ. За энэ гараж гэдэг чинь одоо миний жинхэнэ одоо ганц ажлын байр.
хамаг цаг заваад эндлэн ирээд юм да. Одоо энэ дотор машин угаачдаг цаашаа усан доошоо хоошоо гараад ингээ газар руу шингэждэг юм. Багжаа бол ингээд одоо юм ирж хайх төвх юм байхгүй. Гэт нэгэн дээрээ яг сайхан. Бэкэмээ сайхан тус нь ингээд өйлөгчдөг. Ага нүрийн аппарат нөөжийн дайлэг тэр одоо бүх одоо ажлын багж бүх л одоо багжнууд байж байгаа. Одоо ийм л зохион байгуулалт хийсэн. Энэ бол одоо миний одоо ажлын одоо өдөр ингэдэг л юм одоо энэ л байгаа юм. Тэгээ гүний удаг асаата дэше офсашахад тэгээд дээд усан сангаас доошоос усан дорчтой юм дүүш байгаад эндээ усан дорчдгийг бас нарны энерги нараар одоо усаа халаагаал эндээ усан дорчдөг. Тэр усаараа одоо бүх мода усалчихна. Тэгээ нугаага усалчихна. Тэгэл одоо усаар болоод дутагдах юм байхгүй. Хөвгтийн одоо усан өргөлөөр хийн тэгэл одоо бас тогтчлтын ажил болоогүй л байна. Тэгээ одоо ингээд залгуулаад хийгээлэн даа тэгэл. Тэд шинээр гэр бүл зохиож байгаа залуу хосуудтай хандаж өндөр төлбөртэй орон сууц худалдан авахаас илүү хашаандаа сайхан амьдрах боломж байгаа талаар зөвлөгөө өглөө. Мөн хашаандаа сайхан амьдрахын тулд хогоо хаяхгүй байх нь хамгийн чухал хэмээн Цээлэгой онцолсон юм. Одоо хашаандаа сайхан амьдрна гэдэг байсан одоо гэжсэн суман сайхан амьдрия, сумандаа сайхан амьдрий гэсэн юм лооз бас яваад байдаг. Тэгээд сайхан амьдрахын тулд бол яг хог нуушгүй. Одоо энэ миний санаа зовж явдаг юм л одоо хөгтөдөг энэ багаас нь сургуулиас нь эхэлж лээ хогийг л одоо хаяхгүй ундааны сав гинэ гэлгээр цааслаад энэ төр хаяулахгүй байх талаас нь одоо энэ сургууль багш нараас эхлээд хүмүүжүүлж эхлүүлэх зүгээр юм уу? Монголда сайхан амьдрий гэж байгаа хүмүүс. Сумандаа сайхан амьдрий гэж байдаг. Тийм учраас сайхан амьдрахын тулд бол хог новшгүй байвал одоо эн чинь одоо сайхан амьдрал одоо энэс л эхэлнэ гэж би бодож явд юм л да. Хүн ажил хийж амьдрдаг юм байна. Та ажил болдгүй шүү. Ажилдаа хүн өөрөө боол хийх ёстой шүү. Тэр ажлыг та нар боол хийж амьдрал үед ажилчинд ажил болж амьдрал чинь амьдрал болно гэж ээж хэлжсэн үг. Үнэндээ нэгцэн байлаа гэж аваад хийдэг ажилд бол их сайн. Заавал байр гэгээд яах шаардлага одоо энэ надад бол энэ би одоо байранд байж чаддаг хүн. Тэгэл энэ агаар хамгийн гол нь энэ агаар тэгээ чөлөөтэй одоо гараад ингээд алхаад гიშгээд энэ гадаа суугаад тэгээд ингээд чөлөөтэй юуж яадаг чинь одоо энэ хороолд энэ газар аваад энэ хашаа байшин бариад энэгээ сайхан тогтчуулаад одоо ингэж амьдрах л бол одоо өөрийн гараар битээж байгаа юм гэдэг чинь хүнд чинь их сайхан энергитэй их сайхан байдаг юм байна. Энэ одоо хойш үед энэ одоо залуучууд гэлэхэд одоо ирээсэн ийм л байгаасаа хашаандаа сайхан амьдрна гэдэг л одоо ийм л лоозонд орол амьдраасаа л гэж юм л бодж үүд юм да.